Бол нөгөө урд хормоогоороо хойд хормоогоо нөхөн зээлээс зээл тийм ээ. Зарим тохиолдолд бүр 5% хүүтэй хүртэл мөнгө зээлж байна. Манай уг баяр олонгийн Тэмүүлэн гэдэг мөн Алт ус Цаамбатар академийн тамирчин гадаад дотоодын тэмцээнд оролцуулсан боломжоор бүхэл тэмцээнд оролцуулж явсан. Өнгөрсөн жилээс эхлээд яг энэ Гранд Сламуудад явж эхэлж байгаа. Тойргоортой ингээ шигшээ багийнхантай тэгээд дээрээс нь яг нөгөө оноо олгох тэмцээнд ингээ оролцоод эхлэхээр дандаа би Европын орнууд руу явж байгаа. Тэгээд нэг явахдаа 2-3 тэмцээнд дараалал явчихж байгаа болохоор ер нь бол 20 орчим сая болж байна. 2 тэмцээнд оролцоод эсвэл 3 тэмцээнд оролцоод Европ төв рүү, Америк төв рүү одоо ингээд хол явах юм бол 20 орчим сая төгрөг гаргаад гэсэн төрсэн тамирчин хүн гэдэг ойлголт бол биш. Бүхэл бэлтгэл хийж байгаа хүмүүс тамирчин гэж ойлгох хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүйгээр нөгөө бага дунд өсвөр насны хүүхдүүдийн чинь хүүхэд гэдэг утгаар нь одоо санхүүжуулагч олох одоо боломж аягүй бага байд юм байлээ. Зөвхөн гэр бүлийн хүрээнд ах トゥ хамаатан садан найз нөхдийн хүрээнд дэмждэг юм байлээ. Санхүүгийн хувьд бол маш их өндөрлөлт бэрхшээлтэй. Одоо нэг хүүхэдтэй айлын энэ гаргаж байгаа одоо санхүүгийн зардал болвол аль хэдийн гэр бүлт нь ингээд бүр ингээд оюу хасах зардалтайгаар ажилд явдаг айл болгон. Тэгэхээр хүүгийн эрх чөлөөтэй байх ямар ч боломж байхгүй. Хэдийгээр аав ээж нь төрж ажилладаг байх, хувийн бизнестэй ч бай ямар ч боломжгүй юм билээ. Тэгээд энэ бол нөгөө урд хормоогоороо хойд хормоогоо нөхөн зээлээс зээл тийм ээ. Зарим тохиолдолд бүр 5% хүүтэй хүртэл мөнгө зээлж байна. Тэгэхээр одоо энд бол одоо манай гэр бүлийн хувьд ингээд хэвийн амьдрал мэт болоод тий. Гэхдээ бид гурийн хувьд бол одоо хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэг бол бид хоёрын бол хамгийн том зорилго болохоор одоо нөгөө өнөөдрөөрөө амьдарч ууж ус сэтгэлтэй тэгээд ирээдүгээ одоо сайн сайхнаар төсөөлж ингээд одоо амьдарч болгож байгаа шүү дээ. Тэрнээс биш хүн инээмсэглээд явхад хэцүү үе бол тохиолддог. Одоо ч гэсэн тийм тохиолдол одоо адилаагүй байгаа. Төр засгаас үзүүлэх хамгийн гол одоо тэр дэмжлэг нь бол түрүүний хэлээд байгаа өсвөр наснд нь дэмжээсэй гэж үзэж байгаа байхгүй юу?